За одоо Moncable компани манай компани Obs-ийн барилгыг одоо нар батарей хосолсон ухаалаг эрчим хүчээр хангах төхөөрөмж зориулах гэж байна. Энэ барилга маань болохоор манай компанийн Obs-ийн барилга болохоор нэг ойролцоогоор 30 кВт орчмын хэрэглээтэй. Тэгээд 40 кВт-ийн батарейтай 25 кВт-ийн инвертертэй цогц суйрлуулах гэж байна. Энд чинь нэг ширхэг нь болохоор ингээд 8 кВт батарей байхгүй. Холбол бол манган амархан. Энэ болохоор одоо ингээд энэ чинь хүнд шүү дээ. Тэгүн гот одоо энийг өргөх зорилттой л тэгэхгүй. За. Энэ имлүү орно. Энэний доор чинь энэ орох нөхөө байхгүй. Тэгээ шууд одоо энэ чинь зүгээр кабель маяг холбохгүй. Энэгээр өөрөө холбогдож шít. Амархан байгаа сте. Батарейнууд чи хоорондоо уламжлалт. Ингээл пад гээл харал. Одоо дараагийнх нь. Чи гол онцлог нь дараа нь ингээд нэмж болно, хасж болно. Тэрэндээ тохирсон инвертерээ солиод батарейгаа бол нэмж хасаад ич. Хэрэглээндээ тохируулаад. За ингээл болоо. 1 2 3 4 5. Ингээ нийлээд 40 кг төгөө. Энд чинь нөгөө зэниглэж хошоо нь шүү дээ одоо. Хурдан зэниглэж. Хурдан зэниглэж чи үуч бас. Энд чинь бас ингээ ордог хойл моглох. За энэ одоо нөгөө батарей хоорондох холбогчуудаа холбоно. За ингээл. За одоо тэгээд энэ таг нь чи хөөхөө энэ дээр тооцсон гэрэлтэй энэ гэрлүүд нь нэрээ холбогдно олон өнгөөр асна. Ингээл хойл руу ороод пат ингээл таглах. За дараагийн таг гэрлүүдээ хооронд нь холбоно шүү дээ. За ингээд болоо. За ингээд итлэн болоо. Нөгөө талын тагнууд нь бүгд адилхан байгаа сте. Өнөөдөр энэ дээвэр дээр нарны самбаруудаа суйрлуулж эхэлж байна. Урд нь нөгөө юугаа суйрлуулсан байгаа. Дээврийн тоноглол панелийн суйрнууд гэсэн үг. Тэрийгээ суйрлуулсан. Одоо тэгээ шууд тэрэн дээр панелуудаа суйрлуулна да. Ингээ бүсэлт таарч. Ингээ штэ. Энд чи хоёр дэгэт бүсний чи очир нь энд дэхгүй. Ингээ чийчээд нэг авдаг хгүй. Тэгээд тийш гараад манай компани энэ Obs-ийн барилгад зориулаад энэ чинь 30 кВт хэрэглээнд зориулсан нарны хавтан суйрлуулах төсөл явж байгаа. Урагшаа харсан энэ дээврийн налуу дээр 28 хавтан суйрлуулахаар ажилламаар хийж байна. Одоо бол ер нь ингээд 20 гарныг суйрлуулчаад байж байна. Энэ суйрлуулахад маш хялбар. Бэлтгэц маань хүртэл өөрөө нөгөө зориултын болохоор тэгээд суйрлуулахад ерөөсөн ажил хөнгөвчлсөн. Цаг хугацаа маш их юм ихээр. Өнөөдөр л ихэд чи ингээд 18 хавтан ерөөсөө өнөө 2 цагийн дотор ингээд суйрлуулж. За энэ чи голын зайчин бол янзын гоё гарч байгаа шүү дээ. Ингээл яг л тооцсноор гоё л болж юм доо. Одоо юу ямар юм бэ? Бүгдийн сайхан ингэчээд тэгээд доороос харахаар нэг юм өндөр нам ийм болчиход байгаа байхгүй. Тэрийг л янзлаа. Одоо энэний өнцөг чи ингээд доошоо унтсан. Тэрэндээс жоохон дараад энийг жоохон өргүүл. Доод тохируулгуудаар нь нэг талаас нь хөөгөөл бүгдийг. Доороос харахад нэг юм жигд болмоор. Хоёр талын өнцөг нь ингэж өндөр босч ирчээд гол руугаа ингээд хатгаалчаад. Зориултын юм төмөр ч амар юм. Тогтоогч болгоно нэг юм тохиргоотой. Нэг жоохон дээшээ доошоо бол. Тэгээд тэргээр нь ингээл ерөнхий тэгш мэгш юугаа тааруулна да. За бид нэг 4 үний бүрэлдэхүүнтэй. Би нэг ингээд удирдаа зааварлаад. Тэгээд манай 4 техникчтэй ингээл ажиллаж байгаа. Одоо манай компани нэг эрчим хүчний хэрэглээг бол бүрэн хангах чадaltaй тогт систем бий болохыг тооцоо гаргачаал одоо суйрлуулж байна да. За манай суйрлуулж байгаа систем маань яг уртлын хэсгийн 16 нарны панелээ холбоод ингээд аппликейшн дээр харахад одоо бол 7.8 кВт цагийн хүч үйлдвэрлээд тэрнээс 4.6-ыг нь бол манай Obs-ийн хэрэглээ одоо шууд хэрэгжилж гин гэсэн үг. Энэ хоёрын зөрөө 3.1 кВт-ыг болохоор батарей хурааг уртаа болохоор хураагаад нөөцлж гин гэсэн. Obs-ийн хэрэглээг бол шууд ингээд аппликейшнээр хянана. Нийт нарны хавтангуудаа бүрэн ашиглалтанд оруулахад
хангалттай үйлдвэрлэнэ. Энэ бол манай офисыг бүрэн хангаад барыг илүү гараад төв эрчим хүч рүүгээ нийлүүлнэ гэсэн тооцоотой байгаа. За ингээд суйрлуул дууссан. Анхныхаа машиныг цэнгэлж туршиж үзье хэвлээ. Нэг цэнгэлэхэд их мархаа ингээл залгалаа. За ингээд Сэргээ гэдэг эрчим хүч Sig Energy Монголд